талтай л шин хомж байгаа. За энэ одоо далбай гэд зорьсон газартаа ачааны тэрэг маань ирээд бид бүгд ирээд юмаа буулгаччээ. Одоо гэр орноо байрч юм тэр цааталт одоо дайшгаа очир хоёр гэр өрж явах шиг байна. Хөвсгөл аймгийн ханх сум нутаг далбай гол. За сандаг витер бутсан болтой. Эндээсээ сандаг витер морио авах гээд эргээд одоо бүрэн сумын нутаг руу бутсан. Тэгээ бид тэр замдаа нэг төлөө хийж исэн. Төлөө ачааныхаа машинд суугаад эргээ бутсан юм байна л да. Морьдоо авах гээд. За тэгээ бид тэр замдаа ханх сумын нутаг, хатгал сумын нутагт байдаг. Могой модонд очиж бүргэсэн байна. За сандаг бол модны ажил сайн шүү дээ. Тэгээд замдаа явсан хүмүүстэйгээ бас хоосон машин буцахгүйгээ замдаа тэр хатгалын нутгаас төлөө хийсэ. Инх батарч болооч эбэм хүүтэг харагдчихэв. За би тэрийг нөгөө морь авах баая ахынд байна авч өгсөн байна. За баая ахын ихнэр инх яах. За одоо оройдоо бид нар баая ахында морь авч хонхоор шийдээд баая ахта усанд явсаа. Шар хөллөөд одоо хятадын голын аршаан руу явсан даа. Хятадын гол дээшээ татчдсан юм байлээ. Би тэд хойноос нь татсан юу гүйцэж очиж ус авсан. За баая ахтагаас зогсож нэг сайхан сэтгэлтэй их сайхан хүн байсан юм баая ах. За ингээд ус авалцаад явж байна. За баая ахынхаа 200 бошгийг усаар дүүргэлцэж сандаг битэр ороо яаж зүгээр ах уу гэдэг. Баая ах маань тэр 10 битан нараас ус утгаад хийж байгаа хэрэг. За сандаг шар тэрэгний наатал зогсож байна. Эндээс тэгэл за малд хайртай Монгол хүн шүү дээ сандаг байна. Хүртээ зураг авахсан байна. За тэгээ баая ахих бол нэлээд хонтой бүдүүн толгой гэдэг цаана харагдаж байгаа. Тэр уулын нааталд одоо эднийг зогсож байсан. Тэгээд тэр жил бол маш их зуудтай орсон хон мал ядруу өвс ногоо өлегтэй гараагүй их хэцүү жил байсан. Тэгээ баая ах маань бол нэгдлийн мал малж байгаа. Тэгээд хожим нь одоо хуваар анги мал маллаа. Тийм уулын ард байждаг. Бидний хэдэн мордууд бол эднийд өвлжөө тэгээд хавар нь бид бас энийг аваад эргээд тоошоо хөвсгөлийн ханх руу явдаг. Ийм л ажилтай хэдэн жил явсан да. За би бүдүүн уулын ороо дээр гараад эргэн тойрны харахад ийм харагдажсэн. Хөвсгөлийн бүрэн тогтгосон юм нутаг хотгойдуудын нутаг шүү дээ. За нэг хаврын яргуй цасан дороос гэдэг шиг. За сандаг байна хоёр тугалтаа зураг авахгүйсэн байна. За тэг ядарсан малдаа одоо баая ах тусал залгаж байна да гэдэг. Тэгээд хамаг бол. За хэдэн одоо ядарч турж орсон хэдэн морьдоо аваад ингээд сандаг витер гарлаа. Тэр цаашаага. Бид хоёр одоо бүрэн тогтох сумын нутгаас одоо нөгөө за энэ нөгөө нэг алдартай бүрэн хаан гэдэг одоо фосфоритын ордтой уулыг одоо сандаг маань давж байна да. Морь туранхай болохоор ер нь даваа давна гэдэг бол юу морь унж давах хэцүү. За бид тэр ингээд бүрэн тогтохыг бүрэн за энэ уулыг даваад дараад нь одоо нэг айлын өвлжөөнд хоногсоо хоёр туулай тэн тоглоо л гэж байна. Тэр бид тэр энэ өвлжөөний хаалгаар энэ туулайнуудын зургийг аваад сандаг тэр туулайг хараа гэдэг. Ингээд бид тэр нэг юм бишакуудаа дэвсчгээд нэг юм айлын ламаржааны газар дээр хонж байгаа юм да. За хэдэн морьмоо нэг иймэрхүү туранхай. Ийм л одоо орсон шүү дээ мал маань одоо. Тэр жил их хэцүү хүнд жил байсан л да. За нөгөө алдартай бор морь маань энэ харагдчихээн их ноохой амтан байна. За би бор морио хөтлөө дээр нь л да хамаг л ачаануудаа л тавьсан л байна. За ингээд би тэр цаашаа явжээ. Энэ бол одоо эрхэл нуурын хужир дээр сандаг байна зогсож. Энэ бол цаас биш ээ. Энэ зүгээр хужир юм. За ингээд эрхлийн хужирыг дамжаад за би тэр эгийн гол хүртсэн байна. Эгийн голын эрэг дээр майхан авирч хоногч байгаа л та. За ингээд эгийн голоос цаашаа өгсөд цагаан хясаа гэдэг газар руу сандаг байна төхөж байгаа юм да. Энэ айхтраа хясаагаар одоо би тэр гарах хэвээр. За тэр хөвсгөлийн айлууд уулан дээр гэрээ өрчдөг. Тэр уулын оройд төшгөө нэг айл гэрээ өрцсөн. За ингээд уул морой онол эгийн голынхаа эргийг дагаад өксөөд байна да. За ингээд одоо 2 3 даваад алга эдэн сумын нутгаас цаашаа одоо хатгалыг зорж байна. За энэ одоо бас нэг давааг давж байна. Морьдоо оргид үүрэг шахуу яваад л одоо бүгд л дандаа л морио хөтлөж ин даваануудыг давна. Ер нь морио унж явна гэж энэ жил ер нь бараг л байгаагүй те. Тэгээ би энэ даваа бүр дээр энэ сандгийнхаа зургийг даваа хідэн даваа дав яа дав гэдгийг ардаас нь байнга зургийг авч авсан юм байна. Сандаг маань морьдоо хөтлөө даваа давж байна. За эргэж хараад надруу даваанд авчиж зогсож байгаа л та. За эдлэр ингээл наашаага
хатгалын орчинд хонжтой. За өглөө нэг иймэрхүү л нар мандж байна да. Тэр 2 дахь хоног дээр явж. За эгийн гол эрэг дээр 2 хоног живж эгийн гол хүрсэн байж тээ. За тэгээ эгийн гол эрэг дээр юм тавьчаа сууцгаач. Эндээсээ одоо хатгал явна да. За энэ нөгөө нэг бас нэг шахлаг даваагаар л орж явна да сандаг. Ийм шохон чулуутай ийм эгийн голын хажуугийн хэцүү шахлаг даваа нь ийм цохионууд бол их байдаг. Энэ бол алдарт цагаан хөтлөлтөй. За энэ сандаг маань их ядарсаа одоо тэг сандаа ингээд ядраад унтчих. Ядарсан усууд ингээд унтчил хамрын шүү дээ тэгэл. Хэдэн морьдөө идүүлнэ, унтаж амарна. Одоо чи хэд километр газар хичээлээ 2 хоног явцсан. За ингээд эгийн гол иргэдэд зураг авах үлжээр битэр. Гол өдөр мөстэй л байна. Мөсний зах дээр нэгнийхээ зургийг сандаг миний зургийг авч. За энэ одоо тэгээ бид тэр хатгал руу дөхөөд ирсэн. Хатгалын хятадын төрөлжрүүл одоо сандаг өгсөж байгаа бол таа энэ. Хятадын төрөл. За ингээ хятадын төрөлж дээр гараад ирлээ. Хятадын төрөлж даваал бол тэгэл хатгал орно шүү дээ. Хатгал ороод бид тэр чинь нөгөө алдартай цэнчуугаандаа хана жүжигчин сөрөлтийн өвөө цэнчуугаа гэдэг. Бид хэдийн найз социализмын үеийн маш сайхан зантай хөвшин байдаг. Тэднийх рүү зорж явна да битэр. За ингээд алдарт хятадын төрөлжийн овоон дээр сандаг батараа татуулжаа. Одоо нилээ явцсан болсод ч одоо. Бас замын нилээ хагасыг өнгөрөөсөн гэдэг. Овоонд чулуу нэмэрлж байгаа шиг байна. За тэгэл даваан дээр амрангаа тэгэл нэгнийхээ зургийг л баахан авцгаан да. За хатгалын зам. За хатгалын сайжруулсан замаар одоо эндээс яваад нилээ хитэн гэж байна. За Цэнчуугаан дээр ирчихээ. За Цэнчуугаандаа хүзрэн бүзэр тоглоод тэгээ шөнө жаргаж хонно да. За өглөө нь тэгээ Цэнчуугаатайгаа зураг авах болоод. Цэнчуугаа мөр гоё дээлээ өмсч гарч ирэл. Сандаг витертэй ээлжлэл зураг авах болоод. 80 гарцсан. Насаараа одоо хатгалын баазд ажиллаж исэн. Дуучин Цэнчүү гэдэг хүн шүү дээ. Шудраг гэдэг нь юм дөө. Сайхан сэтгэлтэй. Сайхан дарахт хүн байна та. За сандаг маань хатгалын дэрэг дүр өнгөрч байна. За одоо эндээс битэд жиггээ хөвчөө зарна. За хатгалаас битэд товчлоод хайчин даваагаар давнаа. За хайчин даваан дээрс харахад нэг хатгал тосоо нэг иймэрхүү л харагдчихна. Хайчин даваа бол бас жаахан товчхон л та. Машинтай хүн бол давж чадахгүй. Өртөө бол давна. 10 км давчилчдаг байхаа. Зам муутай. Битүү модон дундуур л явна да. Хайчин даваа гэж батгалаас зүүн хойшгоноо байдаг. Ханх ордог зам байдаг ийм даваа да. За хайчин даваанаас энэ одоо нэг манай алдарт Борондын жаахын маань амьдрын суудаг алаг царын хөндөр орж ирж байна. Алаг царын үүдэн хөндөө. За Борон ахаас ахтараа хадгалсан хэдэн морьдоо хүлээж авч байна. Морьдын маань найдвартайсаа харсан байсан. За ингээд Борон ахаасаа морь аваад нэлээ олон морьтой болоод. За тэгэл алаг цараас цаашаа доншиг руу авч явах шиг байна. Одоо хөвчин 7 даваа хэлсэн шүү дээ. За доншигийн давааг даваад. За энэ одоо хээг цар руу орж ирж байгаа юм яаж. Хээг царын хүндэд бол одоо малчин итгэлийнх гэж битэрийн бас найз их бий. За энэ фороногуудад түрүү авахгүйсэн зураг дахиад автагдаад явлаа. За доншиг тонж байна битэр. Цаашаа даваад доншиг тавсан. Энэ тийм сайхан газар байсан. Тэр доншигт гол энэ сайхан өндөрлөг газар тийм ээ. Их олон жилийн хөвшин хар модтой ийм газар дээр шинэ сургасан газар дээр. Хэдэн морьтой идүүлээ тойлоо. Майхнаа орчаад. Жаргал шүү дээ. За ингээд доншигаас цааш гаадаг гэдэг хөдөлсөн одоо хээг цар руу орох гээд халзан даваар өгч явах шиг басаадаг байна. За халзан даваагаа уруудж явах шиг. За ингээд морьтой идүүлээл амарцгаан да. За тэр шилийн саяр шиг сандаг байна тий сууж. Хэдэн морьтой идүүлээ. Замдаа ер нь найжуу тавиу явахгүй бол за сандаг маань өөдсөн болтой
Мориноос нөгөө морилгоо тэгсэн маягтай л халдсан даваад авч байгаа. Хөвчин өндөр даваануудыг давна шүү дээ ингээл. Дон шиг хээх цар эдгээр дандаа түрэг нэртэй. Урайхаа чөлөө нутаг болохоор. За ингээд ийм усны хагаралтай битэрийн загастай хавцаа ирсэн байхаа. Ийм голын хагаралд ингээд ийм дээзэр шиг юм дэш оргилсон юм булга гарцсан. Энэ булгийн ирэг дээр битэр амарч. Энэ булгийн зургийг бас энд дэс нь янз янзаар л авсан байна. Битэн мордөө идүүлээд энд сайхан ус ноготой байна бас. За ингээл энэ загастай хавцаа юм шиг байна. Тэгээд загастаагаас цаашаа нуурт муурт гэл тэгэл. За энэ загастайд бидэд амарч байгаа маа тэгээд их одоо ийм намгархуу газар тэгэл өдрийн хоолоо хийж идэх гээд хоёлаа сууч ин ордоо тэнд тавьчихсан. Тогоогоо тавьчих. Тэгээд тэгшин газар ч байхгүй намгийн хүн дийтл хоол хийж суугаалтай. Сандаг миний зургийг янз янзаар л тарч. За ингээл цаашаа загастай цаатлаа баг сантын нуруур өгсөж байна гэдэг. Баг сантын нуруур өгсөд ирэхэд ч юм тэгэл гэртээ харьцсан юм шиг санагдаж шүү дээ. За бас дахиад баг сант дээр хонж байна. Одоо энэ хичнээн чочоо 5 6 хончоо яа. За энэ модтын хамар балчиргантын гүүр авцаа. За балчиргантын гүүр нөгөө нааталт нөгөө алдартай Наки налуу байгаа шүү дээ. Наки налуу дээр л хонсон байна. Маргааш ер нь Наки налуу дээр л ирж хондог л ёстой. Яагаад гэвэл ийш их зам хэцүү бол их сантаа өгсөн. Тийм учраас энэ хэцүү газрынхаа нааталт хоноод өглөө ирдээ цаашаа хэцүү газар руугаа дайрдаг. Ер нь машинтай ч явсан, морьтой ч явсан. Энэ л дөрвөн журмаар явцгаадаг л та битэр. За ингээл их сантын чинь цаашаа нэлээд олон 10 км өгсөн шүү дээ. Их сантын давааг даваал бол тэгэл одоо борсог гэдэг нэг даваа үе тэгэл цааталт нь одоо далбаа байгаа л та. За хитэн турхаа мөрдөө ингээ урдаа оруулаад ингээд туучнаа одоо хөтөлж мөтлөх бол өнгөрсөн. Энэ эдийг зүгээр ингээ холбоо туучдаг болсон сүлт. За энэ сантын даваан дээр гараад ирлээ. Их сантын руу хамгийн өндөрлөг газар дээр ингээд ийм юу босгосон байдаг. За сандаг маань нэлээ ядарсан бол та. Нутаг ойрцсон сайхан амарчтай. За санд Хөвсгөл аймгийн ханга сумын нутаг эндээс эхэлж байгаа. За энэ нэг сүүдрөвчөнд ингээд сууцгаагаад амардаг юм аа. Овоотой. Тэгээ эндээс бол ханхын нутаг эхэлж байгаа гэж бичсэн байт. За ингээл янз янзаар хэвтэй сандаг маань миний зургийг л янз янзаар л дарж байна. Тэр цааталт одоо тэгээд тэр цагаанчлаа. Уйдсан улсад морин дээр янз янзаар л зураг авах болж байна. Ингээд энэ овооны жирэх гэдэг овоон дээр тавьсан юм чихэр мэхрийг иддэг юм өдөөрхөн жирэхтэй. За бидэд борсог руу өгчлөө. Энэ бол одоо сүүлчийн даваа. Энийний цааталт одоо манай далбаа хөнд яваа. Борсог их наатлаасаа ихц завчин маа та. За борсгийн даваан дээр гараад ирчих. Энэ бол сүүлчийн даваа. За ингээд морьтой үүрэг шахуу явсан бидэд ингээд борсгийн даваагаа даваад тэр цан далбаа хөнд яварлаа. За ингэж л бодлого сандаг маань эргэж хараад за нутаг харагдлаа гэж тэнтэс над руу хашгирч байна. Тэр цаад модны үзүүрээр далбайг ол харагдчих. За ингээл далбайн гүүрээрээ алдарт далбай модон гүүрээрээ болдгийн зурганд их байдаг. Хуучин цагийн модон гүүр, ертөнцийн хязгаартах модон гүүрэн дээр л орж ирлээ тавьт. Тийм далбай гэж ийм сайхан гол ингээд эндээс мөн ч их загас барьсан даа болт. Битэд. За энэ за тэгээ далбайд дээрсэн. Одоо далбайд маань бас л цас л орсон маягтай тэр. Өгөв шиг л ингээд л 6 сар гарцсан байдаг. Нэг иймэрхүү байдалтай л харагдчих. Тэгэл бас их цас их орсон тэрчил. Ямар сайн тал 2010 оны хүүтэн зун гэж нэрлэж байгаа. Хэдэн гэрээ очир энэ төр маань харин битрийг явсан хойгоор гэр мөрөө бака энэ хэд маань сайхан бариад ингээд тогтцсон байсан. Очир энэ төр яваагүй бол одоо битрийг бас л цаг их алдах байл. За ингээд гэрүүдээ галлахаар л одоо 100-нууд орж байгаа шүү. За Үгийн нуурын Аранга аймгийн Үгийн нуурын гаралтай сандаг маань одоо ингээл
төгсгөлийн хөвчөд нэлээд даарсан маягтай 100 барайл алхаж байгаа юм да. Уулан дээрээс харахад ингээл нэлээд цай үлдсэн. Хүйтэн хөндөй харагдаж байгаа юм да. Манай кемп. За ингээд эндээс сандаг битэр эндээс юу явсан юм аа? Хүрлээ ахих руу нэг яах гэж явлаа. Мотор янзлах гэж явсан байна. Тэгэл энэ цасан дондор явцгаасан даа хэл. Хүрлээ ахих гэдэг албаа хүндэд нэг сайхан баас ихч гэдэг хоёр манай ах ихч хоёр байна. Алтан жил амьдарч байгаа. Яг л бид нар чадах ядхаараа туслаад. За энэ нөгөө манай нөгөө далбаан гүр чинь ийм сайхан үзэсгэлэнтэй харагдаж байна. Хэдэн морд маань тэнд үлчиж байна. Агаарын бодон суусан байна. Нийт далбаа хөндөй маань нэг иймэрхүү хөндөй дөө. Их баг далбаа гэсэн хоёр. За хуучин цагийн шинс модод. Засан дунд. За ингээд хүлээхынд очисон болтой. Бобби сандаг хоёр байралдж байна. Мажиг сандгийн бүсийг засч өгч байна. Далбаа гол мушгир саарл нуурлуу орхоор л усж байна. Энэ манд нутаг бол бидний олон өдрүүдэд өнгөрүүлсэн Монголын гайхамшигт язгаар үнэхээр сайхан нутаг та. Энэ л сайхан нутагт найз нөхдөөгөө олон хоног явж сандаг найзтайгаа зовлон жаргалыг хамт туулж байгалийн үзэсгэлэнт жаргаж авлаа. Энэ сайхан явах болцоог олгосон болдгийн найзтай үргэлж талархаж авлаа. Орон гэрээ, үр хүүхдээ санаж авлаа бид нар. Энэ бүгдийн эцэст судалгааны олон сайхан өгүүлэл гарч энэ нутгийн суу алдрыг өргөсөн билээ. Сандаг маань үндэ адуучин хүн байсан. Айлын одоо догшин эмнэг гэсэн болгоны соргодог. Эмнэг мөрний булгаанд донд үсээ янзалж авдаг. Гайхалтай хүн байсан юм да. Тэгээ энэ сайхан хөвч ангаад энэ сайхан газарт энэ сайхан найз нөхдөөгөө найз сандагтайгаа бакад үтэйгэн явж исэн он жилүүд үнэндээ эргэн дурсахад сайхан байна.